За энэ удаа Fish Extender гэсэн Disney фануудын үүсгэсэн ийм олон жилийн талаар хуваалцахаар шийдлээ. За хамгийн түрүүнд Fish Extender гэж юу юм бэ? Бидрийг усан онгоцоор явхад ингээ үүдэнд нь тийм ээ бидний өрөөндөө орох ийм түлхүүрүүд маань энэ дээр байж байдаг. Fish Extender гэхээр энэ түлхүүрүүдийг үлгсэн энэ зүйл дээр хүмүүсүүд өөрснийхөө хийсэн уутыг эсвэл тийм ээ нэрээ бичсэн ийм хийсэн зүйлийг өлөгчдөг. Тэгээ энэ уутанд нь pixie dust-ийн бэлэг энэ янз бүрийн зүйлүүдийг болохоор хийдэг. Зарим хүмүүс бүр нэрээ биччихсэн байдаг. За тэгээд ер нь бол Fish Extender-д оролцъё гэвэл бүртгүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө группийг олоод бүртгүүлэх хэрэгтэй. Тэгээд групп админ бол ямар төрөлд нь оролцож байгаа шалтгаалаад таныг группүүдэд хуваачдаг. За жишээлбэл ямар төрөл юм бэ гэхээр одоо жишээлбэл family буюу гэр бүлийнх, kids буюу хүүхдийнх тийм ээ, snack буюу амттан, за тэгээд чихэр, ornament буюу тэ шинэ жилийн тийм модны чимэглэл, магнит буюу соронд гэх мэт янз бүрийн тийм төрөл байгаа. Эндээс нь сонгоод одоо жишээлбэл гэр бүлд оролцвол тухайн гэр бүлийн хүмүүст нь зориулсан тийм бэлгийг хийгээд ингээд өгөх нь байна. За тэгээд гэр бүлд ингээд сонгогдсон үедээ тухайн гэр бүлийн мэдээж өөрснийхөө бас мэдээллийг оруулдаг. Ямар мэдээлэл оруулах вэ гэхээр нэр, дээрэс нь өөрийнхөө дуртай зүйл, дуртай кино, характер юу гэдэг нь тэр зүйлүүдийг оруулдаг. За насыг бас оруулна. Тэгснээрээ тухайн хүмүүсүүд нь яг өөрт нь тохирсон дуртай зүйлүүдийг нь хийвэл энэ аялал маань мэдээж улам дурсамжтай тэр хүний аяллыг улам тийм magic буюу чидийн тийм болгох ийм үйл ажиллагаа байгаа юм. За тэгээд энэ бэлгийг авахдаа ямар нэг зүйл expect байх шаардлагагүй. Бид нар бол сэтгэлээр энэ бэлгүүдийг бэлдэж хийдэг. За хүмүүс хэрвээ өөрснөө юм хийх гарын дүүтэй хүмүүс бол өөрснөө бэлгээ ингээд тухайн хүнд зориулаад хийсэн байдаг. Тийм ээ, гараараа хийсэн байдаг. За одоо энэ жишээ л болохоор надад өгсөн бэлгүүдийн нэг нь миний хамгийн дуртай бэлэг болохоор энэ хөөрхөн уутан дээр миний нэрийг оруулаад ингээд дуртай киноны маань баатрын дөрүүдийг нь оруулсан ийм бэлгийг надад өгсөн байгаа. Мэдээж энэ надад зориулсан бэлэг болохоор би энийгээ тий насан туршдаа хайрлана тий. Тэгэхээр энэ ийм хөөрхөн дурсамжтай зүйлүүдийг би биендээ өгдөг юм. Одоо энэ хүүхдийн хөөрхөн зураг байна, дуртай зүйлийг энэ Бэлгэрийн баатрын зураад өгчихсөн. За тэгэхээр гарын дүүтэй болвол энэ ер нь ихэвчлэн хүмүүс юм хийж өгдөг. Энэгээр онцлогтой. Юм бас худалдаж авч өгч болно. Анхаарах зүйл бол бид нар хэрвээ бэлэг өгж байгаа бол заавал бэлэг авна гэсэн тийм зүйлийг шаардахгүй. Яагаад тэгэхээр янз бүрийн шалтгаанаар тухайн гэр бүл нь одоо бэлгүүнүүд авчрах бэлгээ мартсан, эсвэл лагэж тийм ээ нисээд явхад алдагдсан. За эсвэл энд мянган хүмүүс бас хамт явж байгаа болохоор алга болчих тийм тохиолдол бас зөндөө гардаг. Тийм болохоор бэлэг авж байгаа бол заавал өгж байгаа бол заавал авна гэсэн тийм бодлогоогоор тийм ээ би эндээ сайн сэтгэлээрээ ингээд бэлэг өгөөд хүүхдүүдийг тухайн гэр бүлүүдийг сайхан аялах юм жижигхэн илүү дурсамж нэмдэг юм аа. За тэгээд надаар аялж байгаа болвол би бас группээ олоход чинь туслах болно. Тэгээд Disney Cruise-аар аялах гэж байгаа найз нөхөд тийм хүмүүс байвал бас энэ бичлэгээ хуваалцаарай. Тэгээд бид нар бас энэ боломжлын талаар мэдээд те бас илүү аяллаа илүү сайхан дурсамжтай болгохын туслах байхаа. Баярлалаа энэ видеог үзсэнд.